Тэдгээр инглисээр бол буддизм бас их сүлтийн автолцоо их бойсигтэй. Манай скул профессор тагийг маш сайн так сайн Умар зүгийн шашны эцэг дэрхэнгийн орд жавсан утгатай намар. First of all, I'm sincerely prostrated at the lotus feet of His Holiness, the 10th Pope Jaksin Damba, the several session beings in the northern part of the continent, Mongolia. Тэгэхээр миний орны шашин сэтгэл судлал хаана багтцдаг юм бэ гэдэг тал дээр илүү ач холбогдол өгч өнөөдрийнхөө илтгэлийг тавьж байгаа юм. За эндээс дараач. За ерөнхийдөө удирдах. За орны шашин болохоор 2600 гаруй орчим жилийн өмнө түүхтэй сэтгэл судлалын шинж тухайн хайцсан залуу. За гисэн хэдийч энэ хоёрын хооронд бас нийт одоо хүн төрөлхтний төлөөх гисэн энэ салбар бас нэгдмэл байр суурь нэгдмэл зорилго байдаг юм байна. Үндсэндээ бол одоо хүмүүсийн зовлон гэж бид нар ярьдаг. Unsatisfactoriness зовлон. Тэгээ үндсэндээ бол энэ маань care mind буюу тэр хуруу үнцэн сэтгэл. За хортой сэтгэл хөдлөл болон одоо тэнцвэргүй амьдрал гэж зовлон зүтгүүртэй амьдралыг шийдлийг олох гэсэн тэр цэг дээрээ өгцөлж байдаг. За ер нь бол бурхны шашин орчин цагийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үзэл онол арга туршлага аргатай судалгаанд тохирсон гайхамшигтай одоо Монгол сургаалуудаар баялаг. За харин сэтгэл судлал маань эргээд бурхны шашны бас сонирхолтой ийм одоо яг судалгааны арга зүйн талаасаа их одоо нөхөр болж ийм ингэж биеийн одоо баяжуулж хоорондын хэлхээ холбоо одоо баярлалгаа ингэж бичүүлж өгөх юм байна. Маш их жишээ хэлдэг та түгээмэл нэг нийтлэг одоо зорилго байгаа гэсэн тэр маань бол ер нь бол одоо ажиргатай амьдрал. Үндсэндээ бол хяналттай сэтгэл зүй, замбраатай сэтгэл зүй, хяналттай сэтгэл хөдлөл гэдэг сайн сайхан амьдрал. Энийг төлөвлөж яг бид нар өөрөө өөрсдийнхээ замаар гэж өсөж байдаг. Нэг зорилгын төлөө бид нар өсөж байдаг. Хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр сүүлийн үед энэ бичлэгийн одоо гайхамшигтай сайхан одоо дээр тэмдэгтийн оролцсон судалгаа эрдэмтдийн хурлаар энэ хоёр маань хоёр талаас өсөж байсан хоёр хүн маань нийтдээ гараараас дараа дэше өсөх юм болсон гэж гарч ирээд байгаа юм. За ингээд дараачих юм байна. Ер нь бол буддизмд юу гэж үздэг вэ? Сэтгэлийг юу гэж үздэг юм бэ? Психологи сэтгэлийг хэд бас юу гэж тодорхойлдог юм бэ? Гэсэн ийм асуудал гарч ирдэг. За буддизмд сэтгэлийг бол яг төрлөөс төрөлд тасарчлалгүй дамжиж байдаг. Асар их потенциалтай буюу чадамжтай тэр потенциал нь болохоор бидний бодол. За сэтгэл хөдлөл, мэдрэхүй сэтгэл хөдлөл, тань мэдэх шин чанар, тэр битгүүл тарих, эргээд ураг тарих. За бидний амьдралыг гэж өөрчлөх ийм одоо потенциалтай гэж үздэг байна. За бүр цаашлаад шашны хуучин онлын үүднээс давж үзэх юм бол
ийм номлол үзэл гэх номлол юм байна. За тэгтэл одоо орчин цагийн сэтгэл судлаар арай өөр үздэг. Тэгээ ямар одоо өнцгөөс харж байгаа хэрэг сэтгэл гэж тусдаа судалдахгүй юм биш юм аа гэж үздэг. Тэгэхээр энийг бол одоо тайлбарлахдаа тарихаар дамжуулж, тарихыг судалж одоо сэтгэлийг бол одоо тайлбарладаг. Жишээлбэл тарих бол одоо хүний биед их одоо хамгийн одоо нарийн мэдцтэй эрхтэн гэж үздэг. Тэр энд бол одоо 100 миллион 100 тэрбумаас доошгүй эсвэл нейронууд бол үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр 100 миллион 100 тэрбум эсвэл одоо триллионоор тооцогдох синапсуудын тусалцаатайгаар холбогдож үйл ажиллагаа явуулдаг гэж ингэж үздэг. За тэгэхээр одоо түрүүний хэлсэн бидний бодол одоо сэтгэл хөдлөл одоо гэдэг юм мэдрэхгүй таны мэдэх чадвар бүгд байх тусдаа судлах юм бас харин тарихын дээр хүн үнцгээс үлддэг. Тарихны хэсэг юм байна шүү. Ингэж. За энэ бол гисэн хэдийч одоо бид нэр ингэж одоо хоёр өөр талаас нь бид нэр ингэж сэтгэлийг бол тайлбарлаж байна. За гисэн хэдийч үндсэндээ бол тусдаа зүйл гэдэг нь тодорхой байна. Яг гэхээр одоо сүлийн судлаач, сэтгэл судлалын одоо эрдэмтэд судлаач төсөж байгаа сэтгэлд нь өөрийгөө их хуурах тийм чадвартай байдаг. Сэтгэл тархиа хуурах чадвартай. Тарих эргээд сэтгэлээ хуурах юм чадвартай. Харилт энэ маань болохоор тусдаа нэг зүйл биш гэсэн санаа юм байна л да. Хоёр тусдаа зүйл. Би үүнийг нөлөөлөх юм чадвартай. Нөлөөлөх чадвартай гэж үздэг. За тэгвэл одоо дараагийн бурхны шашингаар бяцлаа сэтгэл судлал нь бид нар өөрөө өөрсдийнхөө замбраагүй сэтгэл зүйн хохирогч болдог гэдгийг бас тодорхой харуулж байна. За бид тэр геотер маань хурам үнцэн сэтгэл гэж бид нэрлэдэг тийм. Энэ сэтгэлийнхаа хохирогч болж байгаа. За тэгэхээр яагаад гэсэн асуулт гарч иж байна? Ямар тохиолдолд? За жишээлбэл одоо энэ хурам үнцэн сэтгэлийг одоо Адамта агута сута одоо Парис хурцтай байна. Яг бурхан багш одоо энэ хайцсан судлалт юу гэж үзэж байна гэхээр за аяг технологиудаа гэж 6 хүртэхгүйгээ эс хямуул, эс сахиул, эс хамгаалал, эс бомтлуул яг зовлон дуунаа. Зовлон дуун. Тэр 6 метр хүрхий гэхээр бид нэр яг намшийн цог төгөөр намшийн цогтой одоо яг 6 метр хүрхий за үзэх, харах, сонсох, за түнч үнэрлэх, за тэгээд амтлах, хүрцэх гэсэн нэг ийм энэ дээр энэ тав дээр нэг одоо сэтгэлийг дэмжиж байгаа юм. Тэгэхээр энэ тавыг бид нэр хамгаалах сахих одоо хэрэгтэй. Сахих хэрэгтэй гэж байна. Энэ тавыг одоо яг номлох хэрэгтэй. Одоо буюу нөгөө дигбажгийн ингэж хэлсэн геополисын цогцолж рагизмын асуудал дэнэ санжаатай баяр хэвэн зүй хүч буюу буйныг бодчуулсан болоо яг хамгийн чухал нь өөрийн сэтгэлийг одоо маш их номлох. Тэгэхээр энэ дээр одоо улаанаар шараар тэмдэглэсэн харж байгаа хаяг хатгуудаа одоо сэтгэлийн хүсдэг одоо эс хямуул, эс сахиул, эс хамгаалал, эс бомтлуул гэх зовлон дуунаа гэж. Зовлон дуун өдөртэй юм гэж. Ингэж бол айцсан байдаг юм. За тэгвэл бүхний шашинтай талаасаа бидний замбраагүй сэтгэл зүйн маань одоо бидний зовлон дуун маш хүчин зүйл болчихно. Тэгвэл шинжлэх ухааны талаас нь яаж хатгах юм бэ? За шийдэл одоо сэтгэл судлал дээр одоо бидний замбраагүй сэтгэл төлөвийг юу ч тодорхойлсон байдаг. Эндээс нэг харъя. За энэ Калифорнигийн сургууль. Тэгээ өнөөдөр Калифорнигийн сургуулийн за лаборатори. Юуны лаборатори нь нейроимэжингээр тархины зураг авдаг юм лаборатори байдаг. За энэ зураг эндээс одоо хүний сэтгэл, хүний тархинд одоо хичнээн их бодол төрдөг юм бэ гэдгийг нь одоо ингэ судалж үзсэн юм байна. Тэр одоо өндөр одоо төвчний тэгээ өндөр одоо чадвартай аппаратын тусламжтайгаар ингээд авсан. Тэгтэл 1 минутанд дундчаа гэж 48.6 бодлого төрдөг юм байна. Нэг тархины хөдөлгөөн дээр суулж иж тодорхойж иж тавьчихсан бол төрч юм гэдэг. За ерөнхийдөө 70 орчим мянган бодол яг нэг өдөр хүн сэтгэлээр амьдч ийм олон бодлого төрүүлж идэг юм байна. Тэр чинь энэ чинь өөрөө одоо юу ч юм нэг үйл хэлэхэд дахиад замбраагүй сэтгэл одоо замбраагүй сэтгэлийг одоо хадгалах гэсэн. Сэтгэл бидний сэтгэл зүй ийм замбраагүй гэдэг юм байна. Асар олон бодлогод ингэж төржүүдэг. Гэвч бид нар төдийлөн мэддэггүй ухамсарлахгүй байдлаар одоо энэ бодлогыг төрүүлж иж үүдэг гэсэн санаа. За хоёр дахь одоо яг хоёр дахь зүйл нь болохоор нэгдэн бол одоо
зөв 27 төрлийн одоо сэтгэл хөдлөлүүдэд бид нэр автаж явдаг юм байна. Ихэнхдээ ухамсарсан байдаг гэж байна. Их ухамсарсан байдлаар 27 зүйлийн сэтгэл хөдлөлүүдэд бид нэр автаж явдаг юм байна. За гэтэл тэр 27 сэтгэл одоо хөдлөлүүд нь болохоор богооны цуваа шиг нэг ээжээр одоо зэвгтэй дистартагаар гэж хүрдгүй юм байна. Би болохгүй юм байна. Нэг нь хэдэн чудаа татагдаж болно гэж байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлөд маш замбараа байна гэсэн үг. Тэр үйл дээр харж байгаа юм. Маш олон сэтгэл хөдлөл бид нэр ухамсарсан байдлаар автаж явдаг буюу нөгөө chaotic mind буюу замбараа сэтгэл хөдлөл гэдэг байна. За тэгвэл одоо психологоор ахаад юу гэж үзэж байгаа гэхээр Эва Кроков гэдэг энэ одоо доктор байна. За Лестрийн сургуулийн тэр маш их одоо энэ хүн бол ахна дээр үед одоо Wall Street-ийн сэтгүүл дээр Jim Sodi шиг одоо нэг хүн одоо 35 одоо өдөрт өдрийн 16 цагийн туршид 35 мянган шийдвэрийг үүдгүүлж яадаг юм ба гэсэн ийм одоо судалгаа хийсэн байдаг. Ийм саналыг төвшүүлсэн байдаг. Тэгэхдээ одоо энэ Кроков гэдэг одоо Эва Кроков гэдэг хүн бол за энэ судалгааг бол яг ингээд баримттай зүйл бол биш ээ. Энэ судалгаа нөрөө хөтлөгдсөн зүйл бол биш. Тэгээ нэг бол тодорхой хэцүү гэх. Гэхдээ бидний мэдээж байгаагаас илүү асар их олон байна. Шийдвэрүүдийг бид нар ингэж үүлдүүлж байдаг юм байна. Өөртөө ухамсарсан байдаг. Ерөөсөө шийдвэрүүд хооронд бид нар ингэж явж байдаг юм байна. Юу ч өглөөс ирэх за жаах юмд чи за босон дээр ухаа одоо ажилтаа шүндээ гэдэг. Тэ одоо ихэд шууд юу гараа авах вэ? Кофе уух гэдэг. Энэ хүн хооронд ийм олон шийдвэрүүд үүлдүүлж байдаг юм байна. Тэр дандаа их ухамсарсан байдаг. Тэр энэ их ухамсарсан энэ төлөвийг чи бид нар яг хямдгүй буюу замбараа бүсгийн зүйл шиг нэрлэдэг байна. За тэгвэл буддизм болон психологи тэстэй судал хоёр юу харуулдаг юм бэ? Үгээр юу харуулдаг юм бэ? Энэ замбараа бүсгийн зүйл чинь бидний асуудлыг илүү их хүндрүүлээд өгөх юм байна гэсэн санааг энэ дээр аргумент байдлаар гэж гаргаж тавьж байна. Тэгэхээр буддизм дээр одоо хамаас психологичтэй одоо бид нар өөрсдийнхөө асуудлыг энэ ухамсарсан байдлаараа буюу замбараа бүсгийн зүйлээр хурам үнцэнд одоо энэ бодлоор нөхцөл байдлаа гэж улам их хүндрүүлээд байна. Энэ дээр би яаж хацсан боомжтой надад явчих. Энэ дээр би юу ч тараад авах. Энэ яа энэ дээр. За тэгэхээр за эндээс одоо яах вэ? Нөхцөл байдлыг хүндрүүлээд байдаг шалтгаан нэг одоо дурдж байна да. За бурхан багшаа ярьсан сумны судар гэж байна. Саваа судаа мөн паги сургалтчдаг байдаг. Тэгэхээр энэ сударт бурхан багшийн одоо замбраагүй буюу тэр хурам үнцэн сэтгэлийг хямдгүй сэтгэлийг юу гэж ярьсан бэ? Нөхцөл байдал яагаад хүндрүүлдэг юм бэ гэдэг дээр одоо тодорхойлж өгсөн байна да. За ятгас гэж байна. Ятгас зовлон одоо биеийн зовлон одоо эдлэгтэй тий харамсаж за гашуудж за тэгээд барихарч өөрөөр чэнжиг гэдэг юм уу гэж. Улмаар одоо яах вэ? Улмаар эргэзээ тэнэгзээ өмнө гэж байна. За тэгэхээр одоо эндээс харах the experience the two feelings хоёр одоо зовлон одоо мэдэрдэг юм байна. Энэ үед хоёр зовлон ундаг. За биеийн зовлон унахад дагаад хоёр зовлон ундаг. Тэгэхээр юу гэхээр нэг нь биеийн махбодын зовлон удаахнаар сэтгэл зүйн зовлон гэж байна. За жишээний жишгтэр болгож яасан гэхээр нэг сумаар харуулж байгаа. Нэг сумаар харуулсны дараа хоёр дахь сумаар харуулсан мэт зовлон ундаг. Эхний зовлон нь болохоор эхний сумын юм шиг хэвлэх гэхээр бие махбодын өвчин тэр тэнцвэргүй байдлаас үүдэлтэй таадамжгүй мэдрэмж үүдэж байгаа. За тэгвэл хоёр дахь сумаар харуулсны зовлон давхар үрдэг тийм тэнцвэргүй сэтгэл зүйн сэтгэлийн мөн чанарыг таньсан одоо ийм одоо тэр харамхуй сэтгэл гэж байна тийм муу одоо мөнхөр сэтгэл одоо бүгдийг одоо юмыг одоо мөнхөсийг мөнхөр байсан ариун бүсийг ариун байсан одоо энэ буруу үстэйсэн болоод давхар сэтгэлийн одоо зовлон өгөх юм аа. За тэгвэл одоо бүхний шишний сургууль дээр ингэж үзүүлсэн бол дараачийн одоо Майя клиникийн нэг юм судалгаанууд байдаг юм байна. Майя клиник гэдэг нь 25 оны 2025 онд Америк нэгдсэн улсын хамгийн шилдэг эмнэлгээр шалгаж байсан. Хамгийн шилдэг эмнэлэг олон жил одоо яг шилдэг гэдэг тодорхойлолтоор хатгаж авч байгаа юм эмнэлэг. Тэгээ энэ судлаач үзүүлсэн хэрэг энэ одоо
энэ замбраагүй сэтгэл зүйн. Энэ замбраагүй сэтгэл зүйн маш олон өвчтний одоо шалтгаан болоод байдаг. Маш олон өвчний шалтгаан. Энэ хяналтгүй буюу замбраагүй сэтгэл зүйн ч өөрөө маш олон өвчний шалтгаан болоод байна. За жишээлбэл эндээс юу харахад амьдрал амраа аз жаргалыг мэдэх юм байдаг. Амьдралын одоо энгийн баяр баясгалыг бүрдэж чадах юм байдаг. Гэр бүлийн зөрчилдөөнүүд бий болдог. За тэгээд одоо яг харилцаа зовлонтой болдог. Нийгмээс өөрөөр тусгаардаг ч гэдэг юм уу. Арих тамхинд одоо тонтох, хатамхинд тонтох. За тэгээд ажлаасаа цалгаарах, ажилдаа явахгүй байх гэдэг юм уу. Ажилтай холбоотой, сургуультай холбоотой асуудлууд гарах сандарах. За тэгээд хууль зүйн болон одоо санхүүгийн асуудлууд бий болох. За тэгээд эд бүрэн барагдах, за боломжит гэр оронгүй болох ч гэдэг юм уу. Өөрийгөө гэмтэх, бусдыг гэмтэх, өөрөө одоо амьдсан одоо бүлгэх, өөрийнхөө амийг одоо яг нь авах болон бусдын амьдсыг бүлгэх гэх мэт ингээд. За тэгээд тахлааны давталцсан мууддаг. За бие бол яг нь альва одоо халдваруудын гэдэг эсэргүүцэх чадваргүй болдог, зөрчлийн өвчин болдог, бусад өөр гэх мэтийн асуудал гарч байгаа. Ийм байна. Энэ замбраагүй сэтгэл зүйч өөрөө ийм эрсдлийг дагуулдаг байна. Энийг бид эмчлэхгүй юм бол, энэ сэтгэл зүйн эмчлэхгүй юм бол бид нар өөрсдөө эсрэг хуульдад оролцоод буюу өөрөөрөө амраа чадлын эсрэг бид нар өөрөө мэдэхгүйгээр сувсарсан байдлаар одоо хамгийн түрүүнд тарцсан барьсан ураг дайрч байгаа юм гэж хэлчихдэг юм аа гэсэн санаа нэрхээсэн байдаг. За нөгөө талаар тарихад за дамжирч бол маш тодорхой сайхан харилцаа. Яг нэм самбуу гомдмож гэсэн мэт талаар сайхан харилцаа. За гэхдээ би одоо энэ класс нь яг уншиж Монтеф гэдэг профессор гэдэг юм аа. За энэ Miami-гийн медицины сургуулийн одоо клиникийн биологийн одоо профессор юм. Тэгэхээр энэ хүн болохоор энэ стрессийн үр дагавар юу юм бэ гэдэг дээр судалгаа хийсэн. Стресс гэдэг нь явж буцаад creative mind буюу одоо сэтгэлийн замраагүй төлөв хямдгүй сэтгэл асуудал шүү дээ. За энэс одоо маш олон өдөр тутмын үйл ажиллагаанд удаан хугацаанд бид нэр хямдгүй сэтгэлийг засаж авахгүй юм бол одоо маш олон хөдөлгөөнүүд гардаг юм байна. Нэг ялангуяа frontal lobe гэж тухны одоо үнэт хэсгийг одоо тэрүүнд дамжин дөрч мэдээ маш тодорхой гарсан. Тухны үнэт хэсгийг гэмтэж өгдөг юм байна. Гэмтэж өгдөг. За тэгэхээр эндээс харин энэ тухны үнэт хэсэг чинь ямар үйл ажиллагаа ямар үнэтэй юм бэ гэхээр одоо бие хүчнүүдийн удирдах одоо хил дээрээ чадвар гэж эстера хил дээрээ өөрөөр одоо хил дээрээ эстера за таны мэдих чадвар сэтгэл хөдлөлөөр хянах за анхаарал төвлөрөх за тэгээд одоо нөгөө short term memory буюу богино хугацааны ой санамжийг төвлөрөх юм. Эдгээр маань ингэж гэмтэж өгдөг гэж ингэж үзсэн байдаг. За жишээлбэл одоо энэ талаас нь харахад бид нар одоо энэ хүний 5 хуруугаар өдөртөж байгаа хөнгөлтэй шиг байна тийм утсан хөнгөлтэй гэдэг шиг. За энэ 5 хурууг би буддист талаас нь гэж хэлэх гээд байна гэхээр бид нар ерөөсөө 40 шид дэмэг тийм гарчил бэцэн буюу одоо шунал хүсэл за тэгээд уур хинэн мунхаг за омог тэгээд эргэнцэг хэдгэнцээ чинь биднийг одоо өдөртэй гэдэг юм биш шүү. Бид нар энэ 5-аар өдөртүүлээд байгаа ерөөсөө анзаардгүй юм биш шүү. Байгаадаа гэсэн асуудал гарч ирж байгаа. Иймэрхүү одоо цаанаас гарч ирж байгаа шүү. За тэгээд дараагийн хэсэгт за бүхний шашин психолог гэдэг психолог тийм бид нар сэтгэл зүгээ хэцүүжүүлэх юм бол сэтгэл зүгээ тэр mindset буюу сэтгэлээ өөрчлөх юм бол бид нар амраа жаргалтай болж болно. Ийм үзэл бодлоо ийм үзэл бодлоо байна. Бичлэг үзэл бодлоо байна. За жишээлбэл эндээс одоо сэтгэлээ хэцүүжүүлсний одоо ашиг тусыг одоо адамта абута сута гэдэг таны сургуультай байна тийм. За аян технологиудаа тэр 6 метр хүүгээ одоо хянаж сайтар хамаагаад сайтар бодлох юм бол хамаараа авчаад өөр бий болно. Нэг ялангуяа тэр за тэгээд одоо ингэж өөрөөр хамаараа бий болгож чадна. Нэг ялангуяа цосон ч гэдэг симжүүнч гэдэг болон одоо сэтгэлээр бид нэр хянах хэрэгтэй гэж ингэж үздэг байна. За тэгвэл одоо дараагийн болохоор одоо энэ сонирхолтой юм байна л да. Одоо mindfulness based stress reduction, mindfulness based
Тэгэхээр энэ төрлүүдээс одоо энэ судалгаанууд харах юм бол стрессийг бууруулдаг, төвшөрийг бууруулдаг, сэтгэл хөдлөлийг бууруулдаг, за түнчлээ одоо нөгөө томлтыг бууруулдаг, за гэх мэттэй тийм. За энэ тусдаа одоо ийм одоо давуу талтай ингээд ярьсан байна. За энийг өрхий дараач цаатаа уучраас за энэ байна шүү. Энэ одоо зүйлүүд нь за Бурхны шашинтаас нэг үзүүлэлт гэдэг нь хөдөлгөөний Бурхны шашны үзүүлэлт юм дагуу сэтгэлийг одоо бид өөрчлөснөөр ямар тусалдагтай юм бэ? Сэтгэлийг өөрчлөх гэдэг ямар сэтгэлийг өөрчлөх гэдэг юм бэ гэхээр тэр дагцсан буй бие барьсан, бидний барьсан би өөрийн хэрэг сэтгэлийг бид өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр 1920 он яг ковидын үед Эрдэнэгийн 13 дугаар далаа гишүүн Сингэда Жанас гэх одоо онлайнаар хайцсан. Тэгээд энэ одоо хайт үлдээд одоо ингэж ажилласан. Өөрийн үсийг бүтээхийг хүсэж байгаа бол гэж байна. Гац бодцтгэлийг үүсгэж байна. Бусдын үсийг бүтээхийг хүсэж байгаа бол гац бодцтгэлийг үүсгэж байна. Хэрэг үүнийг бүтээхээр унаахыг хүсэж байгаа бол гац одоо яг бодцтгэлийг үүсгэж байна. Хэрэг зам урд орж орохыг хүсэж байгаа бол гэж гац бодцтгэлийг үүсгэж байна. Хэрэг бурхны утгыг олж байгаа бол тэр мөнгөд одоо бодит сэтгэлийг үүсгэж байна гэж. Тэр энд одоо яг техникээр одоо гişмэн бол mind life одоо манай аав маш тэр хамтраа энэ Бурхны шашин хүмүүс одоо үзэл онол сэтгэл судлалын шинж ухаантай холбож хамгийн чухал одоо үүсгэсэн юм одоо тийм. За тэгвэл одоо сэтгэл мэдрэл дотоод шүүмэлт одоо энэ Бурхны шашин бэлтгэлийн ажил тусыг юу гэж үзсэн байх шиг асуулт гарч ирж байна. Сэтгэл мэдрэл сахио endocrinology гэдэг энэ дээр юу гэсэн хэрэг одоо сэрс сонирхолтой судалгаа түрүүнд гарч ирсэн санаагаа хэлсэн. Стандартын төрлөөсөө болоод үр дүн өөр байгаад байна гэдэг. Тэр энэ дээр үнэхээр одоо жишээлбэл одоо 6-7 хоног 8-7 хоногт хугацаанд үргэлжилсэн нэг ийм төвшөл явуулсан байна. Тэгэхээр энэ дээр хүмүүсийг одоо санамсаргүй байдлаар сонгоод өөрсдөө хэлэхгүй байж байгаа 3 ангилаа эхний хэсгийнх нь хяналтын бүлэгт орно, хоёр дахь хэсэг нь зөвхөн mindfulness стратеги нь гурав дахь хүмүүс болохоор бодцгийн стратеги. Тэгээд одоо энэ хугацаанд одоо стратеги хийхээс өмнө төслийн шинжилгээ өгсөн байдаг. Дээрж төслийн шинжилгээ өгөөд шинжилж үзсэн. Түрүүний ямсан хүн гаж яриад гарч ирсэн. Одоо нөгөө телемерийн хэмжээ. Энэ стратеги төрөл олон юмсын стратеги. Тэгээд төрөл стратеги төрөл зүйлүүд яаж нөлөөлж байна гэдгийг шинжилж үзсэн. За тэгэхдээ одоо нөгөө хяналтын буюу огт стратеги бүртгүүлсэн хүмүүсийн дараа телемерийн одоо илэрхий одоо гэж бодлсон байсан. За тэгэхдээ нөгөө mindfulness стратеги хийсэн хүмүүсийн араа төрүүлчний хяналтын бүлэгтэй харьцуулахад араа байгуу. Тэгэхдээ одоо нөгөө энерги нэрвэсэг стратеги хийсэн хүмүүсийн цусны шинжилгээнээс авч үзэхээр ерөөсөө бараг шатах багусаа телемерийн хэмжээ багусаа эндээс сэтгэл зүйч үзэх гэхээр ер нь хүн ачаалттай амархан байхын тулд хөгшил биологийн хөгшилтэй идэвхтэй оролцохын тулд ерөөсөө сэтгэл зүйн тэнцвэртэй байдал маш чухал юм байна гэж. Нэг замбай энерги нэрвэсэг сэтгэл асар чухал юм байна шүү гэж ингэж хийж өгсөн. Ингэж одоо ийм үгдүүл хийсэн байдаг. За нөгөөдөөр за түрүүнд бол багш маань зүрх гарч байсан. Би энэ хүний одоо шалгалгаар би бас баярж чадаа бас таа. Тэгээд энэ хүний өдөржингээр 3 удаа ортой байсан би өөрөө оролцож байсан. За 8-7 хоногийн жил тийм. За тэгээд түүнчлэн 2000 оноос хойш ковид үеэс эхлээд 100 бүр одоо идэвхтэй одоо өдрийн хугацаанд 10 цаг бэлтгэл тийм уулт очиж ингэж агуулж очиж бэлтгэж ирсэн. Одоо нэг олон жил болсон. Байн тасдаггүй гэж өдөрөөсөө тасдаггүй байдлаар явж байсан. За ингэж явахдаа бид нар яг махасатын бутанаас судаа гэдэг сарын одоо таны сургалтыг гэдэг харьцан буюу сургууль маань төв олонс багтай ягаад гэхээр одоо Монгол төвд амжилт бол ороогүй гэдэг байна. Тэгэхээр энэ сургалт 1970 оны ихээр одоо анх удаа падийн хіднээс санскрит хэлээр Варнасыг сургууль дээр өгүүлэгдсэн байдаг юм байна. Тэгээ энэ судрыг баримтаас дагаад баримтаж хамт их цогцол явдаг. Энэ хүмүүс байнгын давтартай жилийн явдаг хүмүүс юу гэж хэлж байгаа гэхээр энэ сэтгэл зүйч сэтгэл засагч нарын яриад судалгаанд дурдаад байгаа юм шиг тийм одоо сэтгэл зүйн одоо бенефит буюу тийм ач тусуу бид нар ч гэсэн гэж бий болж байна гэж ингэж одоо хэлж байсан. Тэгэхээр энэ одоо эндээс надад үзье. За энэ тэр эндээс ингээд аваад үзэхэд
ямар одоо бид psychological benefit гэж би болж байгаа үүсч байна гэхээр хүн өөрийнхөө бодлыг бодол одоо мэдрэхгүй тийм хүмсалж байна. Тэгээд тэдгээрийг сайн эрэг сөрөг одоо сааргаар ялгаж чадж байна. За тэгээд одоо автохийн ухаанаар хандж чадж байна гэж байна. Сайныг нь илүү анхаарч аваад саарнаас сөргөөс бид өөрсдөө хамгаалж чадж байна. За түүнчлэн одоо яг сөрөг бодлоос сэтгэл хөдлөлтөөс ангид сэтгэж чадж байна. Сэтгэх боломжтой болж байна. Илүү их амар мэдэрч байна. Шийдвэр гаргах маань илүү сайн сайжирч байна. Илүү сайн шийдвэр гаргах хүлээж байна. За харилцаа сайжрах, бусдад харилцаа, бусдыг хүндэтгэх ч гэдэг юм уу, ийм чадвар бий болж байна. Ахаар төлөв хугацаа маань уртсч байна. Одоо санаа ойр дурсамж маань, ойр санамж маань сайжирч байна. Өөртөө ихтэй болж ирж байна. Бусдыг нэрсдэл илүү их болж байна. Яг альва асуудлыг олон өнцгөөс харах юм чадварууд гэж бий болж байна гэж ингэж хэлж байсан. За тэгээд эндээс за бол одоо өнөөдөр нөгөө intersection буюу how where the Buddhism and the psychology intersect гэдэг дээр одоо энийг гаргаж ирэх хэрэгтэй. Дуусчаа. Intersection гэдэг яриад хаана сэтгэл судлал одоо бүхний шинэ intersection яг хаана байна гэхээр за бүхэн багш дурдл мэдэмсээр за бүсдгийн номууд гэж одоо айж байна. За энэ ерөнхий орчуулгууд орчуулж байгаа юм гэж хэлж байгаа. Энэ William James гэдэг одоо гайхамшигтай сэтгэл зүйч тийм. Тэгээ pragmatism, functionalism гэдгийг одоо төвшүүлсэн. Энийг явж явж одоо CBT-гийн одоо сөрөг ус гэж байна. CBT гэдэг одоо тийм cognitive based therapy гэдэг одоо орчин цагийн сэтгэл судлалд арга засан болж ингэж орж ирсэн. Тэгээд энэ хоёр тийм intersection чи энэ одоо mindfulness based cognitive therapy одоо mindfulness based stress reduction cognitively based compassion therapy гэдэг CBT тэгээд cognitive based therapy энэ дээр зохицсон гэж би бол ингэж харж байна. Тэгэхээр эндээс одоо хараараа яагаад болчих шалтгаан гэхээр одоо ханаа сүлд дээр хараа бүхэн машин дээр одоо хэдэнцээ хүчгүй энийг хүч чадсан болоо өөрийн сэтгэлийг маш их амлахдаг. Энэ дээр одоо акцч би цэнхэрээр тогтсон байна. Тэгэхээр William James-ийн бүхэн юм шийсэн гэхээр одоо functionalism, pragmatism үүсгэжтэй эффект тэр та бодлоо өөрчлөлт хамбал амьдралаа өөрчилж